Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхний хүсээрээ. 2022 оны 4-р сарын 24-ний оройн 21 цагт Америкийн нэгдсэн улсын Висконсин мужийн Чиппайуа Фолс хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн бөгөөд энэ нь 10 настай Лили Петерсон хэмээх охины аав Петерсон байсан. Тэрээр хэлэхдээ охин маань өдөр 2-3 цагийн үед авга эгчийнхээсээ гэрлүүгээ явахаар гарсан ч одоо олтол гэртээ ирсэнгүй. Ойр орчимд хайгаад олсонгүй алга болчихлоо гэж дуудлага өгсөн. Тэр өдөр Лили охин бодвол авга эгчиндээ байсан бөгөөд өдөр 15 цагийн орчимд гэртээ харьлаа гэд авга эгчийнхээсээ гарч явсан байдаг. Лилигийн гэр нь тэднийхээс 2 майл орчим зайтай байдаг байсан ч охин эгчих рүүгээ байнга очдог байсан тул аль хэдийн ирж очиод сурчсан байсан. Цагдаагийн газраас бага насны хүүхэд алга болоход зарладаг Amber Alert-ыг зарлах гэсэн боловч Amber Alert-д тавигдах зарим нэг шаардлага нь хангахдахгүй байсан учраас зарлж чадаагүй. Amber Alert зарлах нөхцөл шаардлага нь болохоор нэгдүгээр алга болсон хүүхэд нь 17-оос доош насных байх. Хоёрдугаарт хүүхдийн үсний өнгө, нүдний өнгө, өмсөж явсан хувцсны өнгө гэх мэт зүйл тодорхой байх. Гуравдугаарт хүүхдийн амь насанд аюул тулгарсан байх. Дөрөвдүгээрт гэмт хэрэгтний дүрсэл болон унаж яваа машины өнгө, марк их зэрэг нь тодорхой байх. Гэтэл Лили охины хувьд алга болсон нь үнэн ч гэсэн хэн нэгэн охиныг хулгайлаад явсан юм уу, эсвэл өөрөө алга болсон юм уу гэдэг нь тодорхойгүй байсан. Магадгүй одоо сониучрахад хаа нэг тийшээ явж байгаа төөрсөн ч гэдэг юм уу, найзындаа очисон байх ч юм уу гэдгийг мдээгүй учраас Amber Alert зарлах боломжгүй болсон. Гэвч цагдаа нар эрлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүний гэр бүл болон хөршүүд, танилуд, хамаатан саднууд нь цагдаа нартай хамтран охиныг хайж эхэлсэн. Ингэж хайлт хийж яваад түүний аав Петерсон 23 цагийн үед охиныхоо ундаг дугуйг ойд байдаг хотын оршуулгын газрын хажуугийн жалганд байхыг нь олж маш их цочирдсон. Үүнийг мэдсэний дараа цагдаа нарт гэсэн энэ хэрэг нь бол нэлээд ноцтой байж магадгүй юм байна гэдгийг шууд ойлгоод тэр дороо болол хүч нэмэгдүүлж хайж эхэлсэн байна. Ингээд маргааш өглөөнийх нь 8 цаг 45 минутын үед Лили охины цогцыг гэрээс нь 700 м-ийн зайтай байх модон дундаас олж аав ээж ах дүүс нь маш их гонигт автсан. Эрэлд оролцсон хүмүүс байтугай хотын иргэд бүгд л одоо 10 настай жаахан амтны амийг хороож хөсөр хайсанд нь бол маш их харуулсаж байсан. Цагдаа нарын хувьд ч гэсэн хэнд ч гэмгүй одоо балчир охиныг алсан алуурчны халуун мөрөөр орох хэрэгтэй гээд алуурчныг олох ажилд яарвчилсан бөгөөд эхлээд юун түрүүнд гэр бүлийнхэн болон охиныг харсан гэх хүмүүсээс мэдүүлэг авч хэлсэн. Нэг хөрш нь хэлэхдээ өдөр 3 цагийн орчимд охин дугуйгаа унтчихсан. Түүний хажууд хамаатных нь хүү hoverboard унтчихсан. Хоёулаа инээлдээд тоглоод явж байсан гэж хэлдэг. Энэ hoverboard гэдэг нь цахилгаан тэнцвэрийн скутер бөгөөд ямар нэг жолоодлого бариулгүй зөвхөн 2 хөлөө тавиад биеийн жингэрээ тэнцвэрээ олж явдаг. Одоо манай хүүхэд залуучууд ч гэсэн маш их хэрэгжилж байгаа харагддаг. За ингээд хоёулаа нэгэн дугуйтаа нөгөө нь hoverboardтэй хоорондоо уралдаад ингээд тоглоод инээлдэд явж ижээ. Түүнээс гадна охины цогц олдсон ноцтой хэсэг нь хүн болон дугуй явж болдоггүй тийм эзгүй зилүүд газар биш байсан бөгөөд харин ч яг хажуугаар нь дугуйн замтай. Тэгээд Лили эгчийнхээсээ ирж буцахдаа дандаа тэр замаар явдаг байсан. Тэр хавийн айлууд нь бол ихэвчлэн хүүхдүүдтэй гэр бүлүүд байдаг байсан бөгөөд бие биенээ сайн мэддэг. Тийм ч болохоор ерөнхийдөө их аюулгүй газар байсан. Ингээд охины цогцд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт дуудлаггүй гарсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр охин маш ихээр зодуулсан байсан бөгөөд үхлийн шалтгаан нь толгойдоо хүчтэй цохиулсан, мөн хоолоогоо болгосноос болсон байна гэж гарсан байна. Нүүрэндээ хэд хэдэн удаа хүчтэй цохиулснаас гадна хамгийн харамсалтай нь бүслэгнээсээ доош ямар ч хувцсгүй байсан. Тэгтэл бас баруун талынх нь өвзгөн дээрээс хазуулсан шүдний орон илэрсэн. Уг гэмт хэрэгтэн охины амийг хонроосныхоо дараа хүчрхийлсэн гэдэг нь бол тогтсон байна. Ингээд ойр хавийн хөршүүд болон бусад хүмүүсээс ярилцлага мэдүүлэг авсны эцэст охинтой хамгийн сүүлд уулзсан хамт байсан хүн нь бол Лили охины үеэл болох 14 настай Петерсбергер Карсон болох нь тодорхой болсон. Нэг ёсондоо авгынх нь хүү байсан гэсэн үг. Хэдхэн мөчийн өмнө инээлдээд тоглоод явж байсан үеэл нь яагаад одоо дүүгээ инхүү зэрлэгээр алж хороосон бэ? Үүнд Петерсон Карсон хариулахдаа тэр өдөр би Лилиг алъя гэсэн бодолтой байсан болохоор байнга явдаг дугуйн замаар нь дагаж хамт явж байгаад нийлсэн.
Тэгээд замдаа явж байгаа түүнийг хоёулаа мод руу оръё гэж хатгсан. Мод руу ормогцоо би Лилигийн илэг рүү нь хүчтэй цохиж унгаасан. Түүнийг унсны дараа би газар байсан модны бүдүү мөчөр авч түүнийг олон удаа цохиж дараа нь хоолойг нь боож амийг хөнөөсөн. Тэгээд би түүнтэй бэлгийн харьцаанд орсон бөгөөд тэгж байхдаа гинэт ухаан орох шиг болсон. Тэгээд би айж эхэлсэн бөгөөд тэр доороо түүнийг орхиод гэрлүүгөө явсан. Гэртээ очиод хувцас угаалгын машинд хийгээд усанд орсон гэжээ. Ингээд Карсон гэртээ юу ч болоогүй юм шиг сууж байхад нь Лилиг гэртээ ирээгүй гэдэг мэдээд харж гэр бүлийнхэн ч охиныг хайхад оролцохоор явцгаасан. Тэднийг Лилиг хайхаар гармагцсан Карсон охиныг хүнөөсөн газар руугаа очиод цогцыг өөр газар руу зөөгөөд мөчрөөр далтлан нуусан байдаг. Тэгээд дугуйг нь ч мөн өөр газар авчирсан. Анхандаа Карсоныг 1-р зэргийн хүн амны хэрэг, 1-р зэргийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, 3-дугаарт мөн 13-аас доош насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг 3 зүйл ангиар ял төлөвлөж байсан. Эхний 2 зүйл анги нь бол насаараа хоригдох ялтай байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ Петерсбергер бол 14 настай байсан насанд хүрэгчдийн шүүхэр шүүж байгаа юм байна. Учир нь одоо дор хаяж 10 нас хүрсэн хүүхэд хүн амны 1 болон 2-дугаар зэргийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа бол Висконсин мужийн шүүхийн системд тэр хүүхдийг бол насанд хүрсэн гэж тооцогдоод насанд хүрсэн хүний адилаар ялдаг юм байна. Гэхдээ өмгөөлөгч нь насанд хүрээлгүйчүүдийн шүүхээр шийдэж өгөх хүсэл тавьж болох бөгөөд хэрвээ энэ хүсэлтэнд биелэгдвэл хэрэг хөнгөрч хэргийн талаарх бүх мэдээлэл нууцлагддаг. Гэвч өмгөөлөгчийн хүсэлтийг бол шүүх шийдэх ёстой. Висконсин мужид насанд хүрээгүй хүүхдэд оноох ял байдаггүй бөгөөд засан хүмүүжүүлэх програмд хамрагдана. Тэгээд 18 нас хүрэмэгц хараа хяналтаас бүрэн чөлөөлөгддөг. Тэгэхээр ингэж шүүгдвэл Карсон ямар ч ялгүй өнгөрнө гэсэн үг юм байна. Ингэж шүүхээс түүний батлан даалтын бондыг $1 сая гэж тогтоосон. Хэдийгээр өмгөөлөгч нь энэ бол насанд хүрээгүй хүүхдээ, бүр машин ч барьж чадахгүй хүүхэд. Тийм учраас бондын мөнгийг $100,000 болгож өгөөч хэмээн хүссэн боловч хэргийн ноцтой байдлыг харгалзан шүүхээс бондын мөнгийг $1 сая хэвээр нь баталсан. Ингээд эхний шүүх гурал 2022 оны 6 сарын 24-нд болохоор товлогдож байсан ч энэ шүүх гурал нь бол болоогүй. Карсон хүү ээж аавынхаа токсик харилцааг байнга харж өссөн бөгөөд эцэг эх нь хоёулаа хар тамхины хамааралтай удаа дараа хэрэгт холбогдож байсан хүмүүс юм байна. Ялангуяа түүний аав Адам Бружер 2004 оноос эхлэн янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон ял шийтгэгдэж байсан. Тухайлах юм бол 2004-өөс 2008 он хүртэл жил болгон нандаа л хар тамхины хэрэгээр хоригдож баривчлагдаж байсан. Хамгийн ноцтой нь болох юм бол 2016 онд хэрэгт холбогдсон баригдсан бөгөөд энэ үеэр гар утсыг нь шалгаж үзэхэд шилжилтийн насанд ч хүрээгүй бага насны охидын 10 ширхэг бэлэг эрхтний зураг олцсон. Энэ зургийн нэг дээр нь Эдэм тэр бяцхан хүүхдийн бэлэг эрхтэнд нь бараг нүрээ наачсан байгаа зураг хүртэл байсан байдаг. Dark Web-с авч хадгалсан садар самуун зураг бичлэг худалдаж авч нийтэлдэг вебсайтуудын маш олон хаягнууд байсан. 2018 онд шүүхээс түүнийг мөн хорих шийдвэр гаргасан бөгөөд 3 жил хоригдоод 2020 онд тэнцэнгээр суллагдсан байдаг. Ийм учраас түүнийг Америкийн sex offender list буюу бэлгийн гэмт хэрэгтний жагсаалтанд оруулсан. Тэгээд ч зогсохгүй насанд хүрээгүй хүүхэдтэй хамт байхыг нь бол хориглосон. Тэрч бүхэл хүү Карсонтойгоо уулзахдаа ч гэсэн заавалчгүй насанд хүрсэн асран хамгаалагчийн хараа хяналтанд уулзах зөвшөөрлөлт олсон байдаг. Ингээд Эдэм хүү Карсонтойгоо бусдын хараа хяналтгүйгээр ганцаарчилж уулзж байх тухай маш олон хуудас өргөдөл хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд тэрхүү өргөдөлтөй бол Карсон бол миний амь амьдралаа, миний хүү бол надад байгаа цорын ганц эерэг инээрэг гэрэл гээгээ. Тэгээд ч Карсон ээжтэйгээ хамт байхдаа тайван байж чаддаггүй, маш гонигтай ургуур харагддаг. Би даалгавраа хийхэд нь тусалж бас багш нартай ч холбоо барьдаг. Би хүүгээ инээлгэж хөгжөөж байнга баяр баясгалан өгдөг. Хүмүүс ч гэсэн надад маш их баяр баясгалан өгдөг. Одоо хүртэл бид хоёр байнга мэйлээр харилцдаг. Бид бие биедээ хайртайгаа байнга хэлдэг. Би бэлгийн гэмт хэрэг үйлдээгүй, мөн хүүдээ ч аюул занал хийлээгүй. Тиймээс хүүгийн маань ирээдүйг бодож энэ хүсэлтийг хүлээн авна уу гэж шүүхэд бичсэн байдаг. Гэвч шүүхээс түүний хүсэлтийг нь бол хүлээж аваагүй. Мөн хамаатан саднуудынх нь хэлснээр түүний ээж Лорен ч гэсэн
тийм сайн ээж биш байсан бөгөөд Карсон ээжтэйгээ байхдаа хизээж инээж хөөрч аз жаргалтай байгаа харагддаггүй. Лори хүүгээ аав болон аавынх нь гэр бүлтэй бас уулзуулах дургүй гинэ. Ер нь бол хүүгээ эцгийнхэн талынхнаас хол байлгахыг хичээдэг. Карсныг 2 настай байхад эцэг эх хоёр нь салсан бөгөөд тэдний харьцаа хизээж найрсаг байгаагүй. Карсныг 8 настай байхад аав нь ээжийг нь машинаар мөргөж амьд нь хүрэх гэж оролцсон удаач байдаг. Ээжийнх нь хайр сэтгэлийн түүхүүд ч гэсэн дандаа л хардалт, сэрдэлт, зодон цохоноор дүүрэн байдаг байсан байна. Карсоны ааваас өмнө сууж байсан нөхрөө бол өөрөө зодож хүчрхийлдэг байсны улмаас цагдаагаас удаа сануулга авч байсан байна. Хар тамхи архины асуудалтай эмэгтэй юм байна. Лори Карсны аавын дараа буюу яг энэ хэрэг гарах үеэр хамт амьдарч байсан найз залуу Жон ч гэсэн Лори хэрэгээр удаа шоронд орж байсан нөхөр. Фэйсбүүк дээр сатананы тухай мэдээлэл оруулж хүчирхийллийг инээдтэй хөгжилтэй зүйл шиг бичдэг. Энэ байдлуудаас нь дүгнэх юм бол хажууд нь байгаа хүүхдийн амьдралд бол маш муу нөлөөтэй, нэлээд хортой хүн. За бас нэг хачин зүйл нь гэхээр Жон гэдэг тэр хүн бол эхлээд талигач Лили охины ээжтэй хамт амьдарч байгаа. Дараа нь Карсны ээжтэй амьдрах болсон юм байна. Ер нь бол энэ хамаатан садангууд маш их асуудалтай гэр бүлүүд байсан. Талигач Лилигийн ээж нь олон удаагийн хулгай болон Лорийн хэрэгт орооцолдож байснаар барахгүй хар тамхины хамааралтай өөрийнхөө ээж болон хамаатныхаа ах эгч нарын кредит картыг хулгайлж маш их хэмжээний мөнгөн хохирол учруулсан ч яалтчгүй хамаатан садны холбоотой учраас цагдаад гомдол мэдүүлэлгүй дараад өнгөрсөн байдаг. Лилигийн аав нь ч гэсэн мөн л хар тамхины хамааралтай үүнээсээ болж хэд хэдэн удаа хэрэгт орооцолдож байсан. За ингээд авч үзэхэд бол Карсны эргэн тойрны хүмүүс нь бол ийм үлгэрлэлгүй хүмүүжлийн буруу суурьтай хүмүүс байсан. Хүүгийн үйлдсэн гэмт хэрэгт шууд бусаар ч гэсэн нөлөөлсөн л байх л та. Тухайн хэргийн анхны шүүх хурал нь 22 оны 6 сард болохоор байж агаад шүүх хурал нь хуралдаагүй бөгөөд 24 оны 9-р сард шүүх хурал хуралдахаар хойшлогдсон. 24 оны шүүх хурал нь мөн дахиж хойшлогдоод 25 оны сүүлчээр болох ёстой байсан ч дахиад энэ шүүх хурал нь хойшлогдсон. Ингээд анхны шүүх хурал нь 2026 оны 11-р сарын 2-нд буюу энэ оны 11 сард эхлэхээр тоглогдоод байгаа юм байна. Тэгээ уг шүүх хурлыг бол 14 хоног үргэлжлэнэ гэж ярьж байгаа юм байна. Чиппева Фолс хот нь бол маш цөөн хүн амтай, хүмүүс нь бүгд бие биенээ таньдаг, ах дүү садан төрлийн холбоо тархсан газар учраас энэ хотод шүүх хурал болох юм бол шудраг шийдвэр гарна гэдэгт ихэнх хүмүүс итгэл муутай байгаа учраас шүүх хурлыг өөр хотод явуулахыг саналыг бол гаргаад байгаа юм байна. 2026 оны 11 сарын 2-нд болох Карсон Питтсбергийн шүүх хурлыг даргалагч нь бол Чиппева хотын тойргийн шүүхийн шүүгч Стивен Гибс байх бөгөөд тус хурал нь Чиппева дүүргийн шүүхийн байранд шүүгчийн хяналтанд ор үргэлжлэх боловч хүн ам цөөтэй ийм газар тухайн хотод амьдардаг хүн шүүгчээр оролцох юм бол шудраг шүүх явагдах боломжгүй гэх мэдээлэл бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр их цацагдж байгаа учраас хангарахтны шүүгчийг сонгох үйл явц болон газрыг нь өөрчлөхийг мужийн дээд шүүхээс бол зөвшөөрсөн юм байна. Шүүхийг шудраг явуулахын тулд шүүгчийг Чиппева Фолс хотоос биш харин өөр хотоос сонгон шалгаруулна гэж байгаа юм байна. За ингээд та бүхэндээ ийм нэг харамсалтай хэргийг ярьж өглөө. Та бүхэн маань хэргийн талаарх санал бодлоо бичиж үлдээгээрэй. Мөн лайк, subscribe дараарай. Баярлалаа, баяртай.